Хээр тал бэсрэг толгод хизээнийл салхи сэвэлзэж өндөр өвсөн найгаж байдаг энэ нутаг бол хуучнаар орхон туулын сангийн аж ахуйн салхитын бригадад харьяатай. Атар газрын шимийг эрт өгсөн нутаг. Төв аймгийн Цээл сум, Сэлэнг аймгийн орхон туул сумдын зааг дээр хадлан тижээлийн үүц нөөц болсон үржил шимт хончийн нуруутай залгаа үрдрэний аж ахуй эрхэлж байгаа Суурган Тамир компанийн хаврын тариалалд 6 дугаар сарын ихээр дуусч байлаа. Ингэж хавар зуны улирлын торгон зааг дээр байгалийн чийг угтуулан тариалдаг манай орны тариалалтын өвөрмөц онцлог зөнхлөх ялгаа нь энэ юм. Ер нь одоо Улаанбуудын тариалалтын жилийн хувьд төдийлөн буурахгүй болов гэсэн ийм төлөвтэй тариаламжид энэ ихтгэл үнэмшлээрээ тариаудаага тарьж байна. Үрэлгээний ажилдаа орсон байна. Мөн одоо үрийн ариутгалын ажилд орсон байна шүү дээ. Тий. Ангараасаа будаагаа гаргаад ерөнхийдөө 25-аар шигшээд одоо үрээ ариутгах чинь. Ариутглаа шууд 30-аал нэг 2 хоног моног 30-аал тэгэл байж байгаа салхи үзүүлэх стилтэй нарлуулах хэрэгтэй. Өглөө хучлахын аваад орой нар буунгууд нь буцааж 30-аал ерөнхийдөө нөгөө халуун чигийн өөрт нь шингээж байгаа байхгүй. Зөв нарлуулах чаа. Бас нарийн технологитой. Манайх бол үрээр бодсон бол Офлот гэж бодс бүтлийн ундраг компаниас авсан. Гома супер гээд шингэн бордоо бас давхар хэрэгжилж байгаа. Шингэн бордоо мань нөгөө будааг мань арай нөгөө урахт нь тусдын болдог. Тийм учраас хэрэгжилж байгаа. За энэ ариутгсан будаа маань өнгөний хувьд бол одоо яг тов тодорхой харагддаг юм байна. Ийм улаан хүрэн болоод эхэлдэг юм байна. За энэ ариутгаж байгаагийн гол зорилго одоо газар дээр ороод ерөнхийдөө шимтгижэл авах. Янз бүрийн өвчин хамгаалах, шавж мавж тиймэрхүүнээс хамгаалаад ерөнхийдөө ариутгаж байгаа. Вакцин хийлгэж аваад талбараа явж байгаа юм шиг юм болж байна тийм ээ. Тий, ер нь яг вакцин л да. Малд бол малаар ярих юм бол вакцин. Тий. Элдв асуудлаас сэргийлнэ гэж. Энэ жил бол бид нар бас 3 янзын сортоор будаад ирж байгаа. Одоо нэг бүтлийн ундраг компаниас ус авсан. Тий, хөдөөж яамаар дамжуулаад одоо нөгөө дуудлага худалдаагаар авсан байна. Тэгээ Конец, Бродская, Алтайская дал гэдэг манайх ингээд 3 сортоор ерөнхийдөө энэ жилийнхээ хаврын ажлыг тарьж байгаа. Бидэд энэ жил 1200 гад будаа тарих хэвээр. Тэрний 80% нь бол ерөнхийдөө будаагаа тариад явж байна. Тэгээд энэ бороо хураа орохгүй байснаас одоо нөгөө тариалтад маань жоохон хойшлсон. Нөлөөд нь 5 сарын 1 гээд гарсан бол энэ жил бидэд 5 сарын 15 гээд бүтэн бараг 15 хоногоос хойшилж гарлаа. Тэгээ сайхан сайхан хурбараа орлоо. Тэгэл ер нь ихэнх аж ахуйн нэгжүүд тариалтаа эхэлсэн дээ. Хаврын 1 хоног чин намрын 10 хоногтой тэнцэнэ гээл бидэд бол тариалтаа нэг 7-аас 10 хоногийн дотор л ер нь бол хийхийг ирмэлцдэг. Тэгэл намар үр шимийн үзнэ. Танахны тракторууд явж байна. Талбай дээр нь очиод үрэлж байгаа тэр үйл явц. Үрэлж байгаа техникүүдийн талаар бас сонирхъя. За тэгээд төмөрөө маа талбар явцгаая. Суурган Тамир компани хөдөлмөрийн баатар Шарвын Норов Сомбуугаан удирдлагад ор улсын авраг тариаламж хамт олноор удаа шалгарч түүхэн үргэн гүйцэтгсэн. Тэгвэл өнгөрөгч 2024 оноос Нанслын инх тайван гэж газар тариаланд зүтгэхээр үйл хэрэг сэтгэл шулуудсан шин залуу менежерийн удирдлагад шилжээд 2 дахь хаврын тариалалтаа хийж байгаа нь энэ юм. Ерөөс үр трэний ажил гэдэг нэг л орсон бол эргэж гардаггүй нэг насны үйл хэрэг болдог үлээ. Лоул гэж одоо манай нэвтрүүлгийн дэмжигч мөнх ногоон тал компани одоо оруулж ирдэг. Энэ техникийн дэргэд ирсэн байна. За сайн байна уу механикжуулагч? Сайн байна уу та? Сайхан аварж гин үү? За та нэг буугаад ирээч. Энэ цаг үеийн байдал хэр байна? Энэ хаврын ажил хүндрэл бэрхшээл хэр байна? Бороо уртаа байна. Сайхан байна. Одоо мэлэр нэг 700-аар 800 явцсан бай. Саяхан ирсэн хавар. Тэгээд трактор аваад явж байгаа. За бид энэ тракторын талаар бас
асуумаар санагдж байна. Сайхан шин техник харагдаж байна шүү дээ, тийм ээ. Энэ техник маань одоо ямар хүчин чадалтай байдвэ? Хоёр нь хүчин чадал сайхан юм байна. Өдөрт яг нэг 50-60 явж байна. За одоо ингээд эн чинь ардаа хичнээн өрлөгч 5. Оочгээ. вертал хэд байна да тий? Хүчтэй. Вертал трактор байна. Энэ үр тарианы аж ахуйн нэгжүүд маань бас одоо нэлээд өргөн уудам талбайд ингэж одоо том хэмжээгээр тариалдаг шүү дээ. Ажил их байна уу? Их. Тэгэл одоо 700 800 га гэдэг чинь тэгэл 3 трактор ингээл яг гаага хэмжсэн байхгүй тэгээ явал ээж. Давлан цагаар ажил их хэцүү шүү дээ, тийм ээ? Ер нь бол энэ их зөөлгөн трактор байна. Миний хувьд ямар ч байсан. Тийм ээ сэгсэрсэн юм одоохондоо мэддэхгүй л байна. Сайхан зөөлгөн трактор байна. Битүүмж бол сайхан шороо тоос орохгүй юм байна уу. Тэгэл дотроо өөрөө бүх юм хараад живээс өрүүлгэж барихгүй орж гарахтаа яг барина. Тэгэл талбайны пойлонд оруулаад тэр чигээрээ явж байна. Сайхан чигээрээ явж шít. Нэг шугамд яваад ажил цэгцтэй. Сайхан цэгцтэй. Тэгэл одоо ингэ явж байгаа нарахгүй ингэ сайхан тэгшгнээр л явж байна. Тос тослогоо гэдэг юм уу одоо наад захын үйлчлэгээнүүд өөрсдөө хийдгүү яа. Яаж ажилтээ? Өөрсдөө хийгээл тос үйлчлэгээ бүх юм өөрөө л юм шít. Энэ бол 260 морины хүчин чадалтай үр тарианы одоо үрлэгээ бусад одоо зүтгэх хүчин зориулсан ийм лоул гэж одоо өмнө төршийн том үйлдвэрийн трактор л да. Тэгээд энэ бол манай газар тариаланд одоо нэвтрээд бас нэлээд олон жил болж байна. Сүүлийн үед энэ техникээр хүмүүс одоо аж ахуйн нэгжүүж шинжилэл хийж байна да. Үр тарианы томоохон аж ахуйн нэгжүүдэд тохиромжтой 260 морины хүчтэй Lowell TN 2604 трактор New Holland Case зэрэг дэлхийн брэндүүдтэй энэ зэрэгцэн үрлэгээний ажлыг нугалж явна. Тариаланчид тэв алгасаж ирдэг хит өндөр өртөг шингэсэн техник худалдан авах ус хөрш зах зээлийн Lowell цуврал тракторуудаар техникийн шинжилгээг богино хугацаанд хийх боломжч харагдаж байна. Одоогийн байдлаар 3 трактор хүчин чадалтайгаар хийж байна. Сүүлд нэг Lowell гээд урд хөршөө нэг шинэ трактор авсан, нэг орос үрлэгчтэй авч хийсэн. 5 үрлэгч ирж байгаа. Lowell маань хүчин чадлын хувьд бол дажгүй овоо хүчин чадалтай байна. Трактор маань ажлын бүтэмжийг бас их овоо нугалж өгч байгаа биднүүдтэй бас. Case улаан трактор маань бас хий үрлэгчээрээ бас явж байгаа. Нэг нөө болоод бас амоч гэдэг байгаа. 3 трактор одоохондоо үрлээд 1200 га өрлөх хэвээр одоо ерөнхийдөө нэг 70-80% бол ер нь төгсөж өгнө гэдэг одоогийн байдлаар бол шинэ трактор авчихсныг бас даваа талаараа бас арай нэг ажлын бүтэмж нь өндөр байна бид. Манайхын жил Lowell-ыг судалж байгаад арай хүчин чадалтай ажлын бүтэмжтэй гэдгээрээ бид Lowell-ыг сонгосон. Манай компани. Энэ ажлын бүтэмж нугалж байна биднүүд дээр өрдөөсөө. Техникийн 50% хөнгөлт үр зээл түлш гэдэг ер нь юм дараад өрдөөсөө хөнгөлт олгож байгаа. Тэргээ биднүүд ерөнхийдөө авч байгаа. Эрсдэс уур амьсгалтай манай оронд дулааны хувь хэмжээ чигийг хянах боломжтой бичил орчин буюу хөлөмжийн аж ахуй эрхлэх нь бага талбайгаас өндөр ургац авах ашигтай ажиллах хамгийн шалгарсан арга. Өнгөрсөн онд хөлөмжийн тариалалт 60% нэмэгдэж, үүнд хөлөмж угсралт суйрлуулалт, материал техник нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд жинтэй хувь нэмрийг оруулсан. Тухайлбал Сэлэнг аймгийн Шаамар суманд Хүнсгүдэ аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны санхүүжилтээр Мөнх ногоон тал компанийн барьж байгуулсан Шаамар 6 хөлөмжийн агропарк энэ жилийн анхны тариалалтаа хийж байна. За орон нутгийн хувьд бол энд нэг 30 гаруй хөлөмжийг байгуулад байгаа юм байна. 6
20 м-ийн харьцаатай бас ийм том хүлэмжүүд байна. Эндээ орон нутгийнхаа иргэдийг одоо ажилуулж, иргэд нь одоо ашиг орлогоо нэмэгдүүлэх, хүлэмжийн аж ахуй эрхлэх ийм зорилготой. За энэ иргэдийн нэг нь бол одоо та шүү дээ. 15 оноос эхэлж ногоо тэтгэвртгаараа ногоо тарьж эхэлсэн. Хүлэмжийн аж ахуйг бол одоо энэ агр паркаас гадна гэрийн гадаа одоо 5 хүлэмж байгаа. Одоо 5 хүлэмжнээс бид нар 2 ургац авахыг зорддог. Манайх бол эрт ургацын хүлэмж сонгон гаргацсан байгаа. Одоо өгөрсөй гарч эхэлж байна. За энэ сумын агр паркнд бол 5 хүлэмж одоо авцсан ажиллаж байна. Энэ гэр бүлээр ажиллаж байна. За энэ хүлэмжинд бас 2 ургац авахын тулд одоо эхний ургацаа одоо 10 хоногийн дараа энэгээ хураагаад үргэлжлэгээ гаргаж тарихаа явж байна. Ер нь манай Шаамар сум бол эрт дээр үеэс одоо ногоо тарьж ирсэн нутаг, намдор газар. Өвөл хур дундас 100 бороо элбэг ордог, хөрс их сайхан, тийм өгөөжтэй сайхан нутаг байна. 5 дугаар сарын сүүлч ихэд эдний Манжингийн тариалт хүлэмжин дотроо нэг ийм ургасан байж байна. Энэ жилийн хувьд цаг агуур хэр байна? Энэ жилийн хувьд бол маш сэрүүхэн байгаа. Өглөө сэрүүн, орой хүүтэн хонжоогоо энэ үргэлжлэгээ гарахад их оройтж байна. Энэ жилийн хувьд бол үргэлжлэгээ бол одоо гарахад бэлэн болсон одоо байгаад байдаг. Цаг агаар маань хүндрэлтэй. Одоо ихээд 6 сарын 4-нд хүүтрэлтэй гэсэн мэдээ байгаа. Тэрний өнгөрүүлж ижил одоо энэ бүх хүлэмжид үүрэх гээд байна. За манай сумын хувьд бол энэ ногоочд их залуужж байгаа, тэрүүнд их баярлж явж байгаа. Энэ жил олон сайхан ургац авч, өшөө сайхан шахуу ажиллаж, нэгт ажиллаж одоо ариун ургац аваарай. За ерөөрөөр болгээ. Хорой. Манай Шаамар сумын иргэд нэлээд олон жилийн өмнөөс социализмын үеэс эхлээд энэ үжил шимтэй хөрс, газар шороо, намдор газар чигшилтэй энэ сайхан одоо байгалийн зүй тогтлыг ашиглаж ногоо тарьж аж төрж амьдарсаар ирсэн. За үүний нэг жишээ бол энэ хүлэмжийн аж ахуй байгаа. Тэгээд 2022 онд Улсын хурлын дарга Замцан шатар дарга орон нутагт ажиллаж манай сумын ногоочтой уулзалт хийсэн. Тэр уулзалтын үеэр ногоочд ер нь бол ногоог одоо элд задгаа талбай биш, хүрээлэгдсэн талбай буюу хүлэмжийн тарих юм бол бид жилд 2 удаагийн ургац авах. Үүнийгээ дагаад ашиг орлого нэмэгдэх ийм сайн талтай учраас энэ хүсэлтийг олон ногооч тавьсан. Тэгээ энэ хүсэлтийг хүлээн авч Хүнс хөдөө аж ахуйн яамны захиалгаар нээлттэй тендерт манай Мөнх ногоон тал компани шалгарч энэ хүлэмжийн агр паркийг байгуулсан. Ер нь манай сум болоод өрх бүрт хүлэмж гэдэг энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Одоо бол нэг 230 гаруй айл өрх хүлэмжтэй. Дээрэс нь энэ Шаамар 6 гэдэг энэ газарт агр паркийн одоо хэмжээнд хүртэл хөгжүүлэн одоо хүлэмжийн аж ахуйг хэрэгжүүлж ирж байгаа ийм одоо ажилсаг бүтээлч ийм ард иргэд байдаг. Хүлэмжинд гэрэл, агаар, чигшил, температур гэдэг бүгдийг нь хянах боломжтой. Таримлыг байгаль цагуурын шууд нөлөөнөөс хамгаалах замаар тохирсон экосистемийг бий болгож чанартай нарийн ногоо ургуулах нөхцөлийг бүрдүүлдэг нь хүлэмжтэй ногоочдын гол давуу тал. Энэ ч утгаар Шаамрын ногоочд бага талбайгаас нягт ургац авч өрхийн орлогоо тогтмол нэмэгдүүлж ирсэн байна. Хүлэмжийн аж ахуйгаас жилд 2 удаа манай тариаланч ургац авдаг. Ингээд Шаамар сумын энэ хүлэмжийн аж ахуй эрхлэгч ногоочд тариаланчид маш том бизнес эрхлэх, өрхийн аж ахуйгаа томруулах боломж олдсон байна, тийм ээ. Энэ тухай та би энэ үлэмжээс 30 үлэмжээс 5-ыг авсан. Тэгээд 5 үлэмждээ Мөнх ногоон талаас помидор нөгөө шинэ үр юу яаж байгаа туршиж үзэж байгаад Мөнх ногоон талаас 1000 шиг помидор нүрсдэг гэсэн үрлэн помидор гэдэг. Тэрийг одоо тарих гэдэг эдлийн хамгийн захын 5 үлэмжинд бэлтдэг газар бэлтээлж. Энэ бол том боломж үз одоо ингээд. Тийш тий. Одоо тэг Мөнх ногоон талтай хамгийн гол гэрээгээд бодоод бүх юм л ингэ шийдчихлээ байгаа байхгүй юу? Хүлэмжийн шийдээд өгчээ тий. Үрслийг өгчөж чинь.
Тэгээ өөрснөө авчиж чинь. Тэгэхээр энэ аягүй даваа талтай. Манайх болохоор өөрсдөө нөгөө үрслэгээний аж ахуй эрхэлдэг айл 2 сарын сүүлээс эхлээд одоо нөгөө өтөг бууц, хоньны шар бууц, өхрийн бууц, өнжсөн өвс одоо нөгөө компост бордоо ингээд өөрсдөө ингээд хийгээ тий хөрсөө бүтээ орчиндоо ингээд бүтээгээд тэгээ 3 улирлын хүлэмж болон аял талбайдаа бүх төрлийн үрслэгээг манайх хийдэг. Тэгээд энэ одоо үрслэгээний маань дээж энэ бол одоо яг 3 сарын хөдөлмөр маань одоо яг нэг хүлэмжинд гарахад бэлэн болсон. Тухайлбал энэ юуны үрсэлгээ байна? За энэ бол улаан лойлны үрсэлгээ Хелпрухт гэсэн байна. Герман тий. Энэ газараа бэлтгэсэн. Хүний гар дээр байгаа чи юуны энэ гүзээлцгээ. Тэгээд энэ гүзээлцэг нь болохоор 4 улирлынх өвөлждөг. Нэмэх төчөөс хасах 40 градус тэсвэртэй Орос сортын маш том амттай ургадаг ургац сайтай мөнхийн хайр гэдэг сортын гүзээлцэг. Манай хань маань бол маш хөдөлмөрч хүн байдаг байхгүй. Тэгээ ханигаа дагаад маш олон зүйлийг суралцсан. Тэгээ шаамарт бит хоёр хамгийн анх тарус тарьж исэн. 19 настай байхдаа 10,000 тарусны үрслэгээ хийгээд тарьж исэн. Тэгээд одоо энэ мөнх ногоон талынхаа одоо байгуулсан энэ гоё сайхан агро паркт тэгээд засаг даргын тамгын газраас хуваарлаж өгсөн энэ хүлэмжиндээ үе үеийнхаа одоо залуу дуун дахмад үеийнхаа ийм хөдөлмөрч ногоочдтойгоо хамтарч одоо энэ өөрийнхөө хийсэн үрслэгээ болон мөнх ногоон талын нөгөө элбэг ургац үрслэгээний аж ахуйгаас бидэнд өгж байгаа. Одоо ийм боломж миний амьдралд ингээд гарч ирсэнд би бол маш их баяртай байгаа. Энэ бол яг миний ногооч байхнаас бол миний мөрөөдөл байсан. Яагаад тэгэхээр хамгийн хэцүү тулгамдсан асуудал бол борлуулалт гэдэг. Тэр борлуулалтыг маш шийдэж өгч байгаа нь надад бүр үнэхээр одоо баярлж байна. Тийм маш том боломж байна. Энэ жилийн хаврын тариалалтын цаг уур 5 дугаар сарын сүүлийн 10 хоногт шөндөөн хасах хэм рүү орж хонох тохиолдлууд олон байсан. Иймд зарим нарийн ногооны үрсэлгээг хараахан суулгаж эхлэегүй байгаа юм. Хөдөлмөр зүтгэл цаг хугацааг зориулж боожуулсан үрсэлгээг тохиромжтой үед тариалах нь чухал. Мөн хүнсний нарийн ногоо хүлэмжийн тариалалтанд дуслалын усалгааны системийн үзүүлэх онцлог давуу талыг хүлэмжийн ахлах техникч зөвлөж байна. Хүлэмж мод тарих гэдэг юм уу? Ийм одоо төрлүүд дээр усалгааны ямар системүүд илүү их тохиромжтой байна? Одоо Лүн сум байна, Өмнөгов аймаг байна. Тэрний артлага 600 талбайнуудад ингээд 200-аас 300 мянган моднууд тарьсан байгаа. Тэрэн дээр дандаа энэ ил талбайн туслын усалгааны системийг анх одоо суурлуулж эхэлсэн. Мөн хүлэмжний туслын усалгааны систем нь өөрөө яг урамлынхаа үндсэн дээр тусалдаг. Мөн усыг 55% хэмдэгээр давуу талтай. Одоо гадаа ил одоо наран тийм ээ. 15 жил болсон ч одоо зэвэрдгүү, хугардгүү, хөлддгүү гэдгээр их давуу талтай систем байна. Хяврын шиг материалууд уу? Тий, энэ PVC энэ болохоор ингээд өвөл одоо хөлддгүү хаагардгүү тийм материал сороо шахдаг ноцоосоо байдаг. Тэгээд энэ шүүлтүр заавал байх хэрэгтэй. Шүүлтүр байхгүй болмаас тэгээд туслын усалгааны системийн ер нь бүглэх дотроос нь хог орж дотроосоо бүгэлддэг. Энэ туслын усалгааны нэг давуу тал нь болохоор гаднаасаа ерөөсөө хог шороо орж бүгэлдэг. За 35 хүлэмжинд нэг ийм янгс одоо танк усан сан тэгээд энэ мотор энэ фильтр тэгээд ингээд салаалаад ингээд олон хүлэмжинд бол үндсэн олгоог нийтэд ингээд утааш нь татаад дотроосоос салаалаад тус нь бас нарийн хоолоогоор ингээд усалгааны систем тавьсан байж байгаа. За ийш энэ бол одоо чинь яагаад ийм олон 3 карат байж байгаа юм гэхээр энэ талынх нь жигүүрээс энэ талынхаа зүүн талраагаа одоо усны сав руу усыг ин тулд эндээс салаалаад бас ингээ хаалт хийж өгсөн байгаа. Мөн үндсэн худагнаас ус ирж байгаа хоолооноос энэ танк руугаа бас усны сав руугаа ус ихэд бас ингээ салаалаад ингээ тус нь хаалтнууд тавьж өгсөн байж байгаа. Ингээд ногоогоо тарихад бэлэн болгоод ингээд хамарнуудаа гаргасан байж байна. За ер нь бол ийм 6-гийн өргөнтэй хүлэмжинд ямар ногоо тарихаас шалтгаалаад хідэн игнээ ийм хамар гарах уу гэдгээ ногоочд өөрсдөө сонгоод тэгээд тэрэн дээрээ туслын усалгаагаа яг харалтаа байлуулж өгдөг.
Орчин цагийн газар тариаланд 2008 оноос Адрын 3 дугаар аян амжилттай хэрэгжиж үр тарианы аж ахуйн нэгжүүд үрийн болон техникийн шинжилгээг төрийн дэмжлэгтэйгээр хийсэн түүхтэй. Тэгвэл төмс хүнсний ногооны механикжуулалт төлхөө зах зээлийн зарчмаар хөгжиж ирсэн болохыг салбарынхан өнөөдөрч хэлдэг. Энэ л жишгээр Архангай аймгийн төвшрүүлэг сумын Хангайн хишиг компанийн залуу тариаланчид зүтгэх хүч болсон шинэ тракторынхаа түлхүүрийг гардаж зөвлөх үйлчилгээг авч байхад нь бид уулзлаа. За сагта таныг энийгээ буцаахта энийгээ одоо буцсан түлхүүрээ түлхлээ. Энэ хоёр гэрэл хасчих хэрэгтэй. Хагас түлхэнгүүд халаагчин гэрэл хасна. За тэгээд трактор хаснаа гэсэн. За энэ болохоор моторын эргэлт, энэ болохоор усны дайчиг. Энэ таны ашиглах хамгийн чухал юм моцагийн заалт. Энэ дээд болохоор түншний дайчиг. Энэ моцаг чинь одоо 100 моцыг одоо 50 моцыг одоо таны хийх юм бүгд гараад ирнэ гэсэн үг. За энэ болохоор гар хааз. За урагшаа явахдаа та энэгээ урагшаа түлхлээ. Энэгээ ээд хийн гэсэн үг. Ээд хийх юм бол хамгийн гондраа. Ээд хийгүүтээ 4 солигдно. За би тийгээ дахиад 4 солигдно. Ингээд нэг урагшаа явдаг 16 гарагтаа очно гэсэн үг. Лавл трактыг хэрэглэж байгаа шинэ хэрэглэгчдэд анхааруулж хэлэх хоёр зүйл байна. Тэднэр маань ихэвчлэн асуудаг зүйл маань бол трактор маань урд дэшгийн гүчгүй болоод байна. Хаа зохион болоод байна гэж асуудаг. За тэрэн дээр хамгийн анхнд анхаарах зүйл маань бол түншний шүр байдаг. Манайх ихэвчлэн нөгөө түншийг саваар зөөдөг болохоор бас нөгөө бохирдолт ихтэй. Түншний шүр маань өөрөө 50 моцаг дээр тунц авдаг 100 моцог болгон дээр солих хэрэгтэй байдаг л да. Тэгэхээр тэр тунцыг аваагүйгээс болоод моцаг дээрээ шүүрээ солиогүйгээс болоод тракторынхаа нөгөө борсон апартурт нь ус маань түнштэйгээ цуг явж эхэлдэг. Тэнгүүд ус ороод эхлэнгүүд бүрэн дүүрээ ажиллаж чадгаа болно гэсэн үг. Тэгэхээр цаг тухай бүрт нь моцаг бүр дээрээ түншний шүрээ сольж явах хэрэгтэй. За хоёрдугаар шалтгаан нь болохоор агаар шүүгч байдаг. Агаар шүүгчийг цэвэрлэхгүй удснаас болоод тракторт хүрэх агаарын хэмжээ багасж одоо эсрэлтийн хүч буурж эхэлдэг. Тэгэхээр агаар шүүгчийг яг одоо ямар нөхцөлд ажиллаж байгаа шороотой нөхцөлд ажиллаж ивэл өглөөдөө өдөртөө 2 удаа цэвэрлэх нөхцөлөө харж байгаа тэрийг тогтмол цэвэрлээд тийм болохоор агаар шүүгч юу бол энэ хамгийн сайн яг өөрийнх нь ориг гэсэн агаар шүүгчийг авч хэрэглэж байгаа хэвээр. Энэ хоёрыг энэ шинэ хэрэглэгчд маань моцог бүрдээ анхаарч бол трактор маань ер нь таны ажлыг ер нь бүрл сайн нугалж өгнө гэсэн үг дээ. Мөнх ногоон тал компани бүгд найрамд Хятад улсын Ловл цуврал тракторыг эх орондоо нэвтрүүлж цогц үйл ажиллагааг эрхэлсэн нь эдүүгээ бага дунд аж ахуйн нэгжүүд техникийн бэрхшээлийг даван туулахад ийхүү үр дүн өгч байгаа юм. За манай энэ залуу тариаланч маань энэ сайхан шинэ үеийн одоо 180 морины хүчтэй Ловл улсын үйлдвэрийн тракторыг захиалаад одоо авж байгаа энэ сайхан мөчөд та бүхэнд баярын мэнд хүргье. За баярлалаа. За ингээ манай захирал албан ёсоор та бүхэнд гардуулнаа. За тэгээд Хангай хишиг компанийнхаа хамт олонд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. За ингээд Ловлын сайхан хүчрхэг 180 морины хүчтэй трактор маань та хэдэд маань өр өгөөж өгч энэ жил ариун ургац авах болтугай гэж бас өрөөж байна. Хүчрхэг сайхан техникээ удаан хугацаанд үр ашигтай ашиглахыг хүсэж өрөөё. За баярлалаа. За энд одоо бас бидний гарын бэлэг байна. Энэ сайхан 220 морины хүчтэй тракторын модель мөн Ловлын Polo малгай мөн одоо GPS ингээд дагалдуулан бэлгэнд өгч байна. За ингээд таарна. За бас ингээд энэ сайхан эмхтэй тариаланчтай бас юм бүрх малгайг юм. За баярлалаа. Сүлээд энэ дөр ургац аваарай. Үржил газрын өөжийг ариун сайхан. За баярлалаа. За амжилт. За амжилт хүсье. За манай. Хөдөө аж ахуйн салбарт ялангуяа газар тариалангийн үйлдвэрлэлд бол техникийн шинжилгээ хийх бол маш чухал. За газар тариалангийн техникүүд бол үндсэндээ том аврын хүчтэй техникүүд байдаг. Үүнийгээ дагаад бол үнийн хувьд бол нэлээ өндөр байдаг. За тариаланч маань энэ өндөр үнэтэй техникүүдийг хэд хэдэн аргаар одоо авч үйлдвэрлэлд ашиглаж байна. За нэгдүгээрт бол улсын дэмжлэг санхүүжилтээр авч байна. Хоёрдугаарт компанитай хувь лизинг байгуулж авч байна. Гуравдугаарт хөдөө аж ахуйн корпорациар дамжуулж ингэж худалдаа авч байгаа.
За ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал хөтөлбөр мөн одоо Атрын 4-р аяны хүрээнд бол одоо төр засгаас тариаланчдаа дэмжиж одоо хөнгөлөлттэй зээлийн нөхцлүүдийг олгож байгаа. Хөрөнгө оруулалтын болон одоо эргэлтийн хөрөнгийн зээлүүд байгаа. Энэ нь болохоор 8% хүүтэй. Үлдсэн одоо 10% нь бол улсын татаасаар буцааж одоо банкнд төлж байгаа. За энэ нь бол одоо тариаланчдын хувьд маш том дэмжлэг болж байгаа. Хинжлийн хувьд бол нэлээд олон тариаланчид бол том техникүүдэн бол 8% хөрөнгө оруулалтын зээлээр авсан. Түүнээс бол тариаланчид шууд бэлэн мөнгөөр одоо өнөөдөр ирээд трактор авдаг, комбайн авдаг тариаланчид бол цөөхөн. За энэ хавар бас манай тариаланчдын хувьд бас хүндхэн хавар байлаа. Яагаад тэгэхээр улсын их хурлаас одоо гурилын импортын татварыг одоо тэгэлсэн хууль нь үргэлжилсээр мөн түүнийг одоо хүчингүй болгоно болохгүй гэдэг ингээд маргаантай энэ цаг үед одоо тариаланчид байна үргэлгээгээ хийлээ. Гэхдээ тариаланч хүн бол тариагаан бол тарьсаар байх болно, ургацаа бол авсаар байх болно. Тэгээд нийт тариаланчидтай энэ жил ариун их ургац авахыг хүсэн өрөөё. Энэхүү Монголын үндэсний олон нийтийн телевизийн уран шаас ургац нэвтрүүлгийг газар тариалангийн техник тоног төхөөрөмж, барометрал ханган нийлүүлэгч 20 гаруй жилийн түүхтэй мөнх ногоон тал компани дэмжин ажиллаж улс орны хаврын тариалалтын үйл явцыг бид та бүхэндээ үзүүлж байна. Ерөөсө өрн дулаан цаг айлчилж дэлхий дэлгэнэхийн цагт үндэстэй бүхэн урган цэцгэлэхээр тэмүүлж байдаг бол хөдөлмөрч хүн хийж бүтээхийн их хүслээр жигүүрлэж байдаг билээ.